би яагаад ингэж хүүхдээ авах гээд ингэ тэмүүлээ зүтгээд байгаа вэ гэхээр би тэнд үнэхээр олон жил 2 жил шахав байсан. Тэнд дэдэг хүүхдүүдийг амар зоддог, дарамтлагдаг, тэнд дэдэг хүмүүсийг хүлж зоддог, тэр доотлохоо гараашнд. Тэгээд байнгын ингэж оролддог. Тэгээд бүр хүчтэй байсан аа. тэрийг процессор нэр. Тэгээд ихэнхэн цагдаа хүчинд дараа нь 2 нийгмийн ажилласан хүчнэжсэн. Тэгээ энэ талаар хэлвэл хүүхдийг чинь яаж чаддаг шүү гэ. За одоо бүр араас ингээд дагаад машин шүүртэл мөргөөд тэгээд наа ингээд амар хайж байгаа. Тэгээ энэ юуг нийт зарлах юм бол би танаа хүүхдийг чи яаж чадна? Танаа хүүхд чи энэ байгаа шүү гэж дандаа сүрдүүлдэг байсан. Нэг эмнэлэгт анх цагдах наа ингээд дараа нь тэр доотлын Подолдоо за хэл зоригтой хэл. Нэг ус муусны юу яадаг тэмцэнэ. Тэгээ бүр 3 хоног дараалж өчтдээ тэр доороос хүртэл цасгаа авчихсан. Тэгээд талаар хэлвэл хүүхдийг чинь дандаа хүүхдэр зүрдүүлдэг байсан. Тэгээд би тэр үед утсан дээрээ бас хүчнжүүлж байгаа бичлэгээ хийсэн сүүл тэгс миний утсыг ураагаа авцсан. Сүүлд очиход хүртэл миний дахиад нэг утсыг урааж авсан. Миний 2 утас тэнд байгаа. Цагдаа нар очив юу ч очиод утсыг маань өгөхгүй байгаа.